За сайн байцгаана уу. Өдрийн мэндэ. За юм учиртай гэд яриад иддэг тийм ээ. За юм бол үнэхээр учиртай. За яасан бэ гэхээр би 2 сарын өмнө хагалгаанд орсон. Хотоодны хагалгаанд. Тэгээд яагаад ч юм одоо ингээ би энэ эмчнэрийг танихгүй, мэдхгүй тий. Өнөөдөр аргаа бараад би 3 дугаар эмнэлэг дээр очиод 2 давхарт нь гараад зогсож байгаа. Тэгсэн чинь нэг хүүхэн би асуухгүй энэ эмчнэр нь хаана байна? Ямар эмчнэр байдгийг гэсэн чинь за энэ 3 дугаар эмнэлгийн лочин гээд эмч байгаа. Манай ээж 1 дугаар эмнэлгээс эмчлэхэгүйгээд одоо нойр улчиргаан дотроо хагараад тийм ээ. Нойр улчиргаан дотроо хагараад эмчлэхэгүйгээд 2-3 эмнэлэг эмчлэхэгүйгээд ингээ гаргасан. Тэгээ энэ 3 дугаар эмнэлгийн лочин гээд эмчтэр ирээд бид нар гадагшаа ингээд хандив цуглуулах гэсэн. Тэгээд ингээ хайгаад судлаа явж байсан чинь энэ 3 дугаар эмнэлгийн лочин гээд эмч хагалгааны эмчтэр ирээд гуйсан. Тэгээ энд хагалгаанд ороод одоо миний ээж ингээ 7 дахь жилдээ амьд сэрүү явж гинэ гэд ярьдаг байхгүй юу? Сонин. Би юу ч танихгүй өвчнөдөө шаналаад өөрөө ирэхгүй 3 дугаар эмнэлэг дээр ирсэн зогсож байгаа. Хинтээ уулзах яахаач мэдгүй. Тэгэн гот би та энэ эмчтэй л уулз, энэ эмч мундаг эмч байгаа гэхлээр нь би нөгөө 5 хүүхдийн нөгөө байрны хандив цуглуулгаас өмнө уулзаад гуугаад одоо би ингээд 5 жил ингээд өөрөө би ч нөгөө жоохон бүдүүн баргийн өвдсөн ч гүрийгээ яваад идэг. Тэгээд 5 жил өвдчлөө юм чинь ийм байна гэд. Тэгээ би бүх шинжилгээгээ яагаад н хотоодны дуран муран бүх юмаа хийлгээд ирсэн чи өө хагалгааны заалттай юм байна штэ. Хагалгаанд орё гэд. Тэгээ би нөгөө яаж байгаа 5 хүүхдийн нөгөө хандив эхлүүлсэн 70-80 сая төгрөг олцсон байдаг. Би эрүүл мэндийн хоошин тавьж ирсэн шүү. Эмчтэй юу гэж хэлж ирсэн гэхэлэр 5 хүүхдийн одоо 70-80 сая дундаас нь би хаях үнэхээр дургүй юм багхгүй. Ард нь гарч ээж ингээд салдаг. За чадахгүй бол чадаад, чадахгүй чадвал чадаад. Болохгүй бол хашаа хашаа авч өгөөд би шантраад эрүүл мэндэ бодоод хашаа хашаа авч өчөөд ингээд салхал байсан. Тэгээ би эмчтэй юу гэсэн гэж хотоодны хагалгаанд хүн өнөөдөр ханиадтай хүн ордгоо юм байна. Ойдлон задардаг. Тэнгууд би эмч рүүгээ нөө 5 хүүхдийн хандив гүйцээхийн тулд эмч рүүгээ би ханиад өрчлөө эмчээ. Жаа хойшлуулчих гээд ингээд мессежээ гуйсан. Тэгээд явсараа 5 хүүхдийн хандивыг дуусгаад хагалгаанд орсон чинь энэ эмч Солонгос руу ингээд юунд сургалтанд явах оролцлоо 15 хоногийн дараа. Тэгээ ингээд дахиад орох гэсэн чинь цагаан сар тулцсан. Бид эмчд хэллээ одоо цагаан сарын өмнө бол одоо ингээд хоолны дэглэм цагаан сараар алдах байхаа би цагаан сарын дараа орё гэх. Тэгээ заа зуугээд тэгж явсараа цагаан сарын дараа би хагалгаанд орсон. Одоо ингээд 2 сар болж байна. Тэгээд эмч өчигдөр би холбогдоод одоо яах вэ гэсэн чинь за хүрээд дөр үзье гэд. Би маш их баяртай байна. Өнөөдөр юм учиртай цаанаасаа ингээд хүнд гай болохгүй бас ингээ биевиндээ тус олоод дэм болоод сэтгэл зүгээр ч гэсэн тийм ээ байгаа юмараа ч гэсэн ингээ дэм болохоор эрүүл мэнд хүртэл танихгүй эмчтэй таарлтуулаад уулзуулаад учруулаад хагалгааныхаа ард гараад одоо 90 сар бол болцсон. Би сая эмнэлэг рүү орсон чинь надад хагалгаа хийсэн 2 эмч одоо энэ лочин гээд эмч Хуйг Баатар гээд энэ 2 эрэгтэй эмч хоёулаа бөөн баяр. Тэгэхээр би баярлах ёстой байхгүй намайг эрүүл болгосон. Тэгсэн чинь энэ 2 эмч бөөн баяр. Яагаад та хоёр надаас илүү баярлаад байгаа гэсэн чинь галаа энэ бидний үр дүн. Тэ? Энэ бидний үр дүн байхгүй даа. Одоо чи одоо ингээд 23 ил хасцсан тийм ээ? Ингээд жимбитсэн царай зүс биеийнхаа ингээд илүүдэл жингээ хасцсан. Өнөөдөр эн чинь бидний үр дүн. Чиний бас төсвөр төвчээр үнэхээр баяртай байна битэргээ тэгж байна. Би хүртэл тааж гуруулаа баярлаад яава. Тэ. Тэгэхээр одоо ингээд хүн ч бас нэг цаагаараа юу хэлэх гээд байгаа гэхээр зөв явбал ингээд болд юм байна. Юм цаагаараа ингээд ажил төрөл бүтдгийм байна гэдгийг хэлэх гээд байгаа. 2 эмч маань надаас илүү баярлаа. Үнэхээр их баярлаа тий. Ийм гоё үр дүнгээ харж байна галаа. Бидний л үр дүн чинь энэ чи ингээд 20 хэдэн ил хасаад 90 сар болцсон ингээд орж ирж байгаад чинь битээр ингээ баяртай байна гэж байгаа юм.
Тэ. Би эрүүл сарвал болцсон доо баярлалаа. Ингээ гурвалсан бөө баяр болоод би эмчтэй үзүүлчихээ гараа явж гэн үнэхээр сайхан байна. Тэгээ эцсийн зорилго нь юм учиртай, учир нь учиртай. Зөв яваараа. Тэгээ би энийг гомдоогоод, тохироогоод, лөөврдаад, заллаад ингээд ах юм бол эрүүл мэнд, ар гэр, тэ цаагаараа амьдрал чинь урагш явахгүй л гэж хэлэх гээд байгаа. Тэ. Би одоо тийм заллин малин хийж үдсэнгүү, тэ найс нөхдийнхөө одоо эхнэрийг лүү хаяагаа адарж үдсэнгүү, тэ хин нэгэнд муу санж үдсэнгүү би өнөөдөр маргалцсан ч гэсэн маргааш нь инээгээ явж идэг ир хүн. Тэгэхээр одоо бүх монголчуудаа амиа удсан зам манга хаяад тийм ээ гой гэрэл гигээтэй бие биендээ тусалсан, инээсэн гой юм энергитэй гой байяа л гэж уриалж байгаа. Тэгээ би өнөөдөр бол нэр сэтгэл зүй бол үнэхээр би 100% байна. Тэр хоёр эмч хүртэл одоо ингээ өдөрт 8 хагалгаа ордог багада гэр орноо умартцсан. Хаста үнэхээр одоо шантарж ийн гэж ярьж байгаа байхгүй хөөрхөн амьтад. Хөөрхөн хоёр амьтад тэгээд тэр хоёр ч биш одоо хоёр их эмч ч биш. Сөөвлөгч, асрагч бүгд л тэгж байгаа бох. Тэ ар гэр хаягдаад байна галаа гэж зовлонгоо ярьж л юм сая би цаг хэрэгтэй юм яар суулаа. Тэгээ одоо хагалгаатай галаа гэл хагалгаа руу яарад орлоо. Тэ тэгэхээр одоо энэ ер нь энэ аймагуудынхаа энэ месси эмчнэрийг энэ 3 дугаар эмнэлэг дээр авчирч дадлага туршлага хийлээ гэж тийм ээ сайжруулаа. Энэ 21 аймага бай гэхэд ядаж талын 10 аймагийнхаа эмчнэрийг энд авчир дадлага хийлгээ. Энэ аймгийн засаг дарга нар тийм ээ энд юм сургаа, энд мэдлэг боловсролтой мундаг эмчнэр байна. Тэгээ нэгдүгээр, хоёрдугаар одоо энэ гадаад руу ингээ валюта урсгаад гадаад руу имжлүүлнэ гэл ингээл хандив зөвлүүлээд ингээд байдаг. Монгол эмчнэр чинь үнэхээр одоо сүүлийн үеийн залуучууд ч мундаг байна. Тий. Тэгээ одоо эмч нартаа нэг сайхан зүрх дарцгаая. Амжилт.